Гүрүдэв яаж санаа зовхоо болж үргэлж жаргалтай байх вэ? Хөгжилтийг огт хүсэхгүй байгаа мó. Хүн бүр цаг үргэлж инээмсэглээд юунд ч санаа зовхгүй гэж төсөөлтөө тэгвэл дэлхий гэж ёстой уйтгартай газар болно. Хинч таныг тайтгаруулахгүй, хинч ойлгохгүй, хинч элдвийн царай гаргахгүй. Тийм үү? Ингл уйтгартай биш гэж үү? Ямар ч үйл явдалгүй, юучгүй кино үзэх үү? Хэн нэгэн ирээл, идэл, унтаал, үзэл тэгэл яваад өгнө. Хүүе, ёстой уйтгартай кино байна гэж та хэлнэ. Амьдралыг өөрийнх нь өнгөтэй хүлээж ав. Амьдралд юу байна? Зүгээр л хүлээн ав. Хит их санаа зовоод байвал өөрийгөө чимэгч. Бид мэдрэмж төрөхөд, бид мэдрэмж байхад бодол багасдаг. Хит их бодол байна гэдэг нь бие өвдөхгүй байна гэсэн үг. Сэтгэл, хүчтэй мэдрэмж, эсвэл санаа зовнил аль нэг нь байхаас биш хоёулаа нэг зэрэг байдаггүй. Ойлгож байна уу? Санаа зовнил байгаа үед анхаарлаа биедээ хандвал дээшээ доошоо үсэр, гүй. Гүйж яхад санаа зовж чадах уу? Чадахгүй. Амьсгаадал, амьсгаа давхцаал, гүйж амьсгаадаж яхад санаа зовно гэж байх юм уу? Буудан дээр төмс идэл, телевиз үзэл, зүгээр сууж байгаа бол санаа чинь зовно. Санаагаа зовоомоор байвал том зүйлд зовоо. 100 жилийн дараа юу болох вэ? Уур амьсгалын өөрчлөлт, залуучууд, оюутнуудад санаа зов. Санаа зовох зөндөө том асуудлууд байна. Санаа зовхоо багасгаж чадахгүй бол том зүйлд санаагаа зовоо. Юу гэмээр вэ? Үгүй санаа зовнилоо орхиж чадахгүй байна гэж байгаа бол том зүйлд санаагаа зовоо. Том зүйлд таашаалтайгаар санаа зов. Тэгээд дуул, бүжгэл, бусад хүмүүс дуулж бүжгэлж байхад зүгээр л яриад хамааралгүй юм хийгээд ээж болохгүй. Эсвэл таг дуугүй байгаал ийш дэше хараал байхгүй. Тэрний оронд 100% дуул. Тэгвэл санаа зовнил байхгүй болно. Зөв үү? Юу ч хийсэн 100% хий. Санаа зовхыг хүсчээвэл 100% санаа зов. Дуулмаарайла 100% дуул. Орилж хашгирмаар бол 100% л хий. Гэхдээ дараа нь гарах үр дүнтэй нүүр тулгарна. Хоолой чинь 2 хоног сөөгөөд ярьж чадахгүй байж магадгүй. Гэсэн ч юу ч хийсэн 100% хийсэн нь дээр юу гэмээр вэ?